За дотоод хэргийн их сургуулийн сонсогчид болон цагдаа дотоодын цэргийн байгууллагуудын 8000 орчим алба хаагчид сар шөнийн баяр амралтын эдгээр өдрүүдэд ард иргэдийн аюулгүй байдлыг сахиулан 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчид эргүүл хяналт шалгалт, замын хөдөлгөөн зохицуулах, нийслэлийн болон орон нутгийн хэмжээнд нийтийн хэв журмыг хамгаалах, хулгайн гэмт хэрэг, гудамж талбайд үлдэгдэх гэмт хэргийн эсрэг, мөн арх согтууруулахундаа хэтрүүлэн хэрэгэлсэн иргэдэд тавих хяналт, эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урдчлан сэргийлэх чиглэлээр эргүүл хяналт шалгалт хийн ажиллаж байгаа юм. За мөн нийслэлийн хэмжээнд 100 гаруй чиглэлд автомашинтаагаар хяналт шалгалт хийхээс гадна хяналтын камерын системээр цахим эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна. За хяналт шалгалтыг сайжруулж иргэдэд сэрэмжлүүлэх мэдээллийг цаг тухай бүрт хүргэснээр энэ жилийн шөнийн нэгэнд зөвхөн зам тээврийн ослын дуудлага өмнөх жилийнхээс 80 гаруй хувиар буурчээ. За өнгөрсөн жилүүдэд тоо мэдээ үзэхээр 5500 гаруй орчим алба хаагч эргүүл хяналт шалгалтыг хамгаалах зохицуулалтанд үүрэг гүйцэтгэж байсан бол энэ жилийн тухайд за цагдаагийн ерхий газрын дарга дотоод зэргийн командлагчийн шийдвэрээр за нийт одоо бүрэлдэхүүнийхээ тодорхой хувийг эргүүл хяналт шалгалтанд татаа оролцуулах ийм чиглэлийг өгсөн байж байгаа. За энэ маань ямар ч тохиол зөвхөн одоо нийт хэв журам болох чиг үүрэгтэй тээврийн цагдаагийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй алба хаагчдаас гадна гэмт хэрэгтэд тэнцэх чиг үүрэгтэй мөн бусад захиргааны болон бусад чиг үүрэгтэй алба хаагчдыг эргүүл хяналт шалгалтанд татаа оролцуулах. За үүний гол зорилго бол иргэдийг одоо аюулгүй орчинд за зорчих гэмт хэрэгслээс урьдчилан сэргийлэх замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хөдөлгөөн зохицуулалтыг хийх ийм одоо чиг үүрэгтэйгээр ажиллуулах чиглэл өгснээ дагуу энэ жил одоо 2000 гаруй алба хаагчийг нэмэгдүүлэн одоо зохион байгуулж байгаа энэ хамгаалалт зохицуулалтыг. Нийслэлийн 9 дүүрэг болон за 21 аймагт хяналтын дэд төвд одоо байгууллагуудад ажиллаж байгаа. За үүн дээр за нийт одоо 100000 гаруй хяналтын камер дээр одоо 24 цагаар хяналт тавьж алба хаагч нар гэмт хэрэгслээс урьдчилан сэргийлэх чиглэлээр одоо хяналтын камерыг ашиглан цахим эргүүлийн үүргийг гүйцэтгэж за гудамж талбайд үүрэг гүйцэтгэж байгаа явган болон автомашин тэргүүлүүд рүү мэдээлэл онцлог мэдээллийг дамжуулж ингэж хамтран ажиллаж байгаа. За орон нутгийн зам зөрчиж байгаа жолооч иргэдийг зогсоож одоо хяналтчлал тавьж байгаа үед хүүхдээ аюулгүй тэргэлтийг хангахгүй байна гэж юмсан. Хүүхдүүдийг за хүүхдийг ингэж тэрвэрлэж болохгүй шүү дээ. Ер нь бол айл гэрээ аз жаргал юу гэж боддгоо да. Өөр хөхөд хань жил жолооч хэсрэгтлийн зуршигчийнхаа үрдээ суулгаа юм чинь ямар нэгэн одоо хамгаалах зүйл болох. За хүүхдээ аюулгүй тэргэлтийг хангахгүй байна. Энэ төмөр обогтой дугуй бас суулчлаатай ингээд тарьсан. Хоёр тийм запас дугуй чинь ирээд хүүхдийн тархилахаараа зөвхөл явах саваад. Манай жолооч иргэд маань яг л гэр бүлээрээ ханижилтайгаа ингээд орон нутгийн зам зурчиж явж байгаа үедээ хүүхдийг үр дээрээ авч явах, ардаа сул чөлөөтэй унтуулах, за өөрсдөө бүсээ зүүцсэн ирнээсээ яг одоо айл гэрээ ад жаргал гэсэн үр хүүхдийнхээ аюулгүй байдалд санаад явахгүй зөрчилүүд бол нийтлэг бүртгэж байна. Тэгэхээр энэ зүйл дээр та бүхэн онцгойлон анхаараач. Яг одоо хөдөө орон нутг руу явах гэж бол хүүхдүүд өөрөө зочигчийн тоондоо бол хамаардаг. Яг орон нутгийн замд аюулгүй байдлаа хангаад гэр бүлийнхаа үр хүүхд танижилтайгаа бол хамгаалах бүсээ зүгээд бүр бага насны хүүхд байх юм бол ард нь харгалзах үнэтэй Car City буюу зориултын судал дээр нь суулгаж хөдөлгөөнд оролцож байгаа ч гэдгийг зөвлөмөр байна.